бодлогын хүү гэж ер нь юу юм? Тэр ер нь бууруулах боломж байд юм уу? Тэгээ бодлогын хүү гэж бол манайд нэрлээд байгаа боловч яг жинхэнэ нэр нь бол дахин санхүүжилтийн хүү гэдэг тийм нэрээр байдаг байхгүй юу? Дахин зүгээр манайхан бодлогын хүү гэдэг. Тийм учраас бол би бодлогын хүү гэдэг чинь бол яг бас л одоо тийм нэг юм хүмүүсийг заллим эхлэх гэсэн нэр л дээ. Юу гэдэг зэрэг чинь 1992 онд одоо Монгол улсыг олон улсын валютын санд элсэхэд нь гэрээний гарын үсэг зурулсан гэж билсэн шүү дээ. Олон улсын валютын сангаас тулгасан энэ гэрээнд бид нар нэгдэн орсноороо олон улсын валютын сангийн гишүүн болж байгаа. Гэрээний бүх үр дагавар нь Монголын үндсэндээ бол санхүүгийн тусгаар тогтнолыг яг тэр өдрөөс эхлээд устсан байхгүй юу? Тэгвэл зэрэг чинь бол Монголын одоо чинь санхүүгийн хувьд олон улсын нэртэй Америкийн байгууллага бүх эрх мэдэл шийдвэр гаргах эрхийг тэдний талд өгчөж байгаа учраас бид нар өөрсдөө ямар ч бодлого боловсруулж чадахгүй байхгүй. Тийм ч гэсэн би түрүү чинь ярианд хэлсэн шүү дээ. Монгол банк чинь Монголын банк биш ээ. Нэгдүгээр, хоёрдугаар Монголын бол банкны төв банкны Монгол банкны явуулдаг гол үйл ажиллагаа нь Америк долларыг төгрөг болгож сольдог тийм том ченжинг конторын ийм үйл ажиллагааг явуулдаг газар байхгүй юу тэр чинь. Тийм учраас бол би чиний бодлогын хүү гэдэг чинь бол бид нар бодлого байдгүй байхгүй. Бидний бодлого байдгүй. А бодлого бол хэрвээ тэрийг бодлогын хүү гэж нэрлэдэг бол олон улсын валютын сангаас Монголын эрх хэрэгчнээр дамжуулан Монголд бол хэрэгжүүлж байгаа энэ бодлогын хүү байхгүй юу? Тийм ч учраас Монгол банкны төгрөгийн бодлогын хүүг бол олон улсын валютын сан тогтоодог байхгүй юу? Энийг ойлгох хэрэгтэй. Монголын банк болох боломжтой юу? Юуг нь? Монгол банкыг олон улсын валютын сангаас таслах боломж байлгүй яах юм? Гагцхүү бол тэгжээж монголчууд бол одоо энэ санхүүгийн одоо энэ мөнгө хүлэгчдийн энэ дөнгөнөөс сална. Тэгжээж бол одоо манай улс үйлдвэржих, манай улс бол үйлдвэржнэ гэсэн чинь манай улс нийгэм бол хөгжих. Ийм бол үе таалга нэгдэнэ. Тийм учраас бол Монгол банкыг нэгдүгээрт бол одоо чинь олон улсын валютын сангаас бол одоо салах хэрэгтэй. Хоёрдугаарт бол энийг салгаснараа бол бид нар чинь доллароос нөгөө доллар төгрөг хоёрыг чинь бол олон улсын валютын сангийн тэр гэрээгээр хатуу ийдсэн биз дээ. Энэ үеийг салах хэрэгтэй байхгүй юу? Энэ бол энэ боолчлын энэ гинжийг салах хэрэгтэй. Тэгжээжд бид нар бол сая одоо жинхэнэ ёсоор бол улс үндэстнээ буцаан бол сэргэх тэр боломжууд бүрдэнэ. Тэгэхдээ энэ бол одоо чинь энэний урд нь өчнөө олон хийх ёстой ийм арга хэмжээнүүд, ийм тэмцлийн болов шатууд байгаа л да. Энэ бол одоо чинь миний харж байгаагаар энэ бол тэмцлийн нэлээд бол одоо дунд хэлбэрт нь юм уу дундаас хоош шийдвэр зохих нь асуудал байна. Ягаад бол урд талд нь асуудлыг шийдэхгүйгээр одоо Монгол банкны асуудлыг хэрвээ барьж авах юм бол эдийн засгийг одоогоос хүнд байдалд оруулж бүр нураагаа хийж байгаа байхгүй. Ийм бол эрсдэл байгаа учраас энийг бол одоо хүн бүхэн зөвхөн дотроо ойлгож явах хэрэгтэй. Гэхдээ бол энийг засах нь гэдэг чинь бидний бол хамгийн чухал зорилгоудын нэг гэдгийг бол бид нар ойлгож явах хэрэгтэй байхгүй юу? Таныг Монголын үндэстний чөлөөлөх хөтөлбөрийн тэргүүн гэж хэдэн удаагийн ярилцлагаар танилцуулж байсан. Та төрийн бас байгууллага хязгаар байгуулсан. Та бүхний үйл ажиллагаа ямар шатантай явж байна вэ? Ямар зарлаг чиглэлтэй байгуулга, эсхийг хүссэн хүмүүс яаж холбогдох вэ? Тэгэхээр ер нь бол би одоо энэ чиглэлээр нэг 20 жил бол ингэ судалгаа хийж байна. Тэгээ ер нь сүүлийн нэг 10 жил бас одоо олон нийтлэл бичлээ. Хүмүүст бас ойлгуулахын тулд олон ярилцлага өглөө. Тэгээд ер нь сүүлийн үед бол одоо над руу олон хүмүүс хандж ирсэн л да. Бид нар бол өөрийн зохион байгуулалтанд орцгоё, хамтарч юмаа хийцгээе, одоо тэмцэе. Гэсний үднээс бол одоо бас надтай ижил ийм үзэл бодол байр суурьтай ийм хэсэг нөхдийн хамт Монголын үндэсний чөлөөлөх хөтөлбөрийг байгуулад тэгээ бид нар бол ажилдаа орцсон явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол бид нар одоо ингээд саяхан хуралдаанаа хийсэн. Ер нь бол бид нар хамгийн гол нь зүгээр нэг одоо ярих биш, тодорхой үйл ажиллагаа, тодорхой үр дүнд бол бид нар чиглүүлж үйл ажиллагаагаа явуулна гэж одоо төлөвлөж тооцоолж байгаа. Ийм учраас одоо бид нар тэр юмдаа бэлдээл байж байна л да. Тэгэхдээ би тэрийг бол одоо өдөрт бол бид нар ийм юмнууд хийнэ гэж бол одоохондоо бол би хэлэх би хэрэггүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл бол бид нар эн чинь ер нь улс төрийн бол одоо энэ олон нийтийн байгууллагын энэ одоо үйл ажиллагааг бол одоо
зөвхөн одоо манай дотоод тэрэггүй мөн гадаадд бол энийг бол анхааралтай ажиглаж байгаа юм бүлэглэлүүд бол байгаа. Тийм ч учраас бол одоо нэгдүгээр тийм байгаа. Хоёрдугаарт бол ер нь энэ имийг нэлээд үндэс судалгаатай гол нь би дахин хэлэхэд бид нар жинхэнэ бодит үйл ажиллагаа явуулж бодиттой тэр үр дүнгэл одоо бидний үйл ажиллагаанаас бол одоо хүлээх ёстой гэж би тийм байр суурь барьж байгаа л да. Тийм учраас би одоо дахиад хэлэхэд бол бид нар саяхан сайт вебсайтаа бол шинжилээ мөн удахгүй бол манай вебсайтн дээр бол бидний энэ одоо хэлж ярьж байгаа энэ дэвшүүлж байгаа санаа тэгээд одоо удахгүй бол бас одоо манай үзэл баримтлал ер нь бол одоо чинь бидний үйл ажиллагааны хөтөлбөрөө бол бид нар одоо удахгүй сайтн дээрээ тавина. Тэгээ бид нар хэрэг бидний одоо энэ бодлого үйл ажиллагааг дэмжиж байгаа биднэрт бол одоо чинь хамтран тэмцэх гэж бодож байгаа энэ улсуудад бол бүртгүүлэх одоо зөвхөн хаач байсан тэр бол хөдөө орон нутагт байна уу Улаанбаатарт ч байна уу өөр улсад ч байна уу тэр хамаагүй бол одоо чинь яг одоо өөрийнхөө одоо гишүүнчлэлийн одоо тэр юу бөглөөд бүртгүүлэх юм боломж л удахгүй нэгтнэ гэж найдаж байна. За баярлалаа. За